Өчигмийн төргийн үзэгчтэй зүрхний гүнээс сэтгэлийн чандаас төрөн гарсан бүтээл тойр үлбэр бидэнд аз жаргал, баяр баясгал авчирдаг билээ. Ингээд соёл эрдэнэ хөтөлбөрийн шинэ дугаар эхлэж байна. Байгалийн гоо үзэгслэн хүн зоны ахуй соёл, цагуурын өрмөц сонин содон тэрэл үзэгдэл бүрийг байгалийн гэрэл зурагчид маань гэрэл зургийн хайснаа буулган мөнхжүүлдэг юм. Ингээд үзэгч та бүгдийг эх орноо 350 тойрсон байгалийн гэрэл зурагчидтай уулзуулъя. Төв Азийн цээжинд орших говь хангай тал хээр хосолсон байгалийн өрмөц тогтцтой эргэх дөрвөн улиралтай энгүй их нутаг бол Монгол орн. Тиймээс эх орныхон ширхэг чулуунаас эхлээд шилийн богд шивэт хайрхан улаан бахархан дээдэлж үр хожтон тань мэдүүлэх нь бидний үүрэг гэлтэй. Холыг ойртуулан нүднээ буулгаж дэргэд авчирдаг хүмүүс бол гэрэл зурагчид. Ингэхдээ хуруу дарам цөөхөн байх байгалийн гэрэл зурагчдаас нэгэн цаг үед хамтдаа Монгол улсын мастер гэрэл зурагчин болсон нь Баяр Сүхбат нар юм. Яг байгалийн гэрэл зураг сонгосон болсон шалтгаан би өөрөө байгальд их дуртай. Явгаа аялах дуртай. Ер нь хөдөө зуны хамарлах хөдөө Булган аймагт тишг суманд өссөн. Тэнд чинь байгалийн сайхан үзэсгэлэнтэй газар байна шүү дээ. Тэгэхээр ер нь тийм байгаль дээр байх дуртай. Ягаад чинь гэртээ би жоохон байж байгаа байгаль руу явах юмсан гэж боддог тий. Тэгээ одоо бол байгаль руу явахдаа зүгээр явахгүй аппарат аваад явдаг. Гэрэл зураг хөл тавиад гэдэг юм уу? Гэрэл зургийн аппаратаа нөхөрлөөд 45 жил болж байна. 1990-ад оноос гэрэл зургийн үйлчлэгээ эрхэлж эхэлсэн. Тэгвэл яг студийн одоо хүмүүсийн зураг авч яасан. Тэгээд 2000-ад оны үеэс яагаад ч нэг итгэл ер нь уул усны зураг руу ингээд ороод ирсэн. Бид нар чинь зураг авахдаа түүхий файл дээр авдаг. Түүхий файл чинь маш их информац, маш их мэдээлэл дотор агуулсан байдаг. Тэрийг нэг Lightroom програмд оруулаад тэрийгээ тэгээд задлаад өнгөнгөөр тодруулаад фокусыг нэг жоохон засаад кропыг тэгшлээд ингэж явчихдаг. Хамгийн сүүлд би 2 сарын сүүлээр тайгад очсон. Тайгад очихдоо цаатан зоны ахуй амьдрал тэгээд цаа буугны тэгээд зураг аваад явна л да. Тэгээд бид нар зургаа нэг түүхий файлаар авдаг гэж би хэлсэн. Тэгээд түүхий файл дээр аваад дараа нь тэрийг гэрэл сүдрээр нь ялгаад тэг янзлаад тэгээд ийм болгодог л доо. Бутааг нь ялгах хэрэгтэй. Энэ сүдрүүд нь яг энэ гэрийн тусна гаргаж ялгах хэрэгтэй гэл энэ цаатан өгшний зураг байна те. Нүүрэн дээр нь гэрэл жоохон өгөө сүдрээ наваад ингээл айгу деталь нь гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгээд артлыг үйл энтрийн нөгөө цэнхэртүүлээд за жишээлийн хөвсгөл нуурын өглөө нар мандчих үеийн зураг авсан байгаа. 6 сард 8 сарын 15 тий. Тэгээд түүхийгээр нь бол ийм хар гардаг. Тэгээ энийг засаад Lightroom зассан дараа яг ийм гоё өнгийн салгаад ингээд авах юм болдог. Үүлний юм улаан тэгэл нуурнаас гоё цэнхэртэй тий. Энд бол сүдэр талтай байдаг учраас сүдэр байгаа гэсэн чи хэдий нэг манангийн гоё цагаан өнгөнд ялгаж өгөх хэрэгтэй байхгүй ингээд. Тийм чи олон жилийн хөдөлмөрийн үр дүнд л үдийн хэмжээнд л одоо засч чад сурж байгаа юм л да. Гэрэл зураг гэдэг чинь гэрэл сүдрээр зурж байгаа шүү дээ. Тэгээ манай мэрэгжлийн зураг бол одоо зураг авдаг алтан агшин байгаа. Одоо өглөө тэр нар мандаад нэг цагийн дотор байдаг юм уу? Одоо орой нар жарахаас нэг цагийн өмнө хойно нэг хагас цагийн байдаг юм уу? Энэ хугацаанд өнгө гэрэл их гоё болно. Газар зүйн мэрэгжил хэрэгтэй, гэрэл зурагчийн мэрэгжил хэрэгтэй, зурагчийн өөрөө унган авьяастай байх хэрэгтэй. Юмыг их гоё хурдан олж хардаг өнцгийг, өнгийг гэх мэтлэнгээр маш олон мэрэгжил шаардна. Тэгэл би одоо энэ зургийг уншууртай өргөн дэлгэр авахын тулд одоо дэлгэмэл гэрэл зураг панорам гэж байгаа. Тэрний хөгжүүлэхийн төлөөл явж байгаа. Тэгээ миний дэлгэмэл гэрэл зураг болохоор зэрэг энэ байгалийн их тэгш гэрлийг шаардж байгаа. Тэр нэг кадрах бол хамаагүй үйл алаглаад, үйл хурдтай нүүж ингээд нэг дараа л байгаагаараа буучин штэ. А би дэлгэмэл ийм олон координатсан програмын зураг авч байгаа учраас нөгөө үүлийн хөдөлгөөн байнга хөдөлж байдаг учраас сүүлд нь усрахад үйл нь одоо зөрнө. Жишээлх юм бол хурдтай нүүж байгаа бэлтэж байгаа мал бол тэр зөрнө. Тийм учраас зэрэг одоо тэр нар сарын төвлөсөн үед их авах гээд байдгийг.
цэвэр байгаль авахаас гадна Монгол ахуйтай хоршиж авдаг. Мөнх хайрхан дээр нэг удаа очсон чинь нэг тийм шурангийн ам гэж өгдөг лээ дээ. Одоо тэг санаж байна. Тэр нэг хагалцсан хадад том ханаас ч унаад ирсэн юм. Яг ингээ хоёр хагалцсан бүр. Тэгээ тэрний наа нэг 2 3 айл өгдөг байхгүй. Тэгээ тэр айлтан тэр хадыг авахт л хөөх энэ хад чинь ийм том хад ингээ унаа хагалцсан юм уу гэж л харагд. Тэгээ айлгүй ингээ авцсан бол одоо ингээ жижигхэн хадлаа гарсан шиг харагдаад байгаа байхгүй. Тэг гихмтэр ингээ харьцуулт байх хэрэгтэй байхгүй. Хоёрдугаарт байгалийн зураг авахдаа Монголын одоо уламжлалт зан заншил одоо нүүдэлчин ахуйг байгальтаа нь уйж авах хэрэгтэй байхгүй. Энд хамгийн чухал асуудал. Байгалийн гэрэл зургийн гол юм нь ерөөсөө гэрэл сүдрийн тааруулах асуудал. Гэрэл сүдэр тааруулж ижил зураг гоё гардаг. Очих бүртэл өөр ингээ. Би отгон тэнгэрийг одоо 20 жил авч байна. Бороорхог жил үүл нүүдлэгтэй газар бол 7-8 хоногоор 10 хоногоор хүлээж ээж нэг зураг авна штэ. Бурхан алдааныг би 2010 онд нэг авсан зураг байт. Тэрийг би дахиж гүйцэж авах гэж би 10 удаа очсон. Тэгэхэд авч чадаагүй. Яг тэр газараас тэр цагт нь авсан. Тэгээд авч чадаагүй шүү дээ. Өдлөө 24 онд бид нар байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг гэж үндэслэн л дээ. Тэгээ ер нь байгалийн гэрэл зургаа тосд нь гаргаад нэг нийгэмлэг болгоод хувь хуваараа гэж явж байснаас нийгэмлэг болгоод нийгэмлэгээрээ ингээд юм хийгээд. Тэгээ бид нар хамтарч их хамгийн том ажил бол олон улсын үзэсгэлэн зохион байгуулах. Тэгээ энийг 3 дахь жилдээ бид нар зохион байгуулж байна л да. Шүүгч нь дандаа гадаадын улсууд байт. Манайхаас октябр гэдэг манай хүн ордог. Тэгээд би улаан ус сумаас урагшаа нэг цэнгэл сум руу нүүдэл явдаг байхгүй юу? Одоо казакуудын нүүдэл. 4 хоног тэр нүүдлийг дагаж авсан зураг байт. 826-аас л тэгээ шалгараал гран приг нь авсан. Би Монголоор бол нэг ерөнхийдөө дундчлаад явах нэг 5 6 удаа тойрцоо. Зарим аймагуудаар бол одоо 20 30 удаа ч явцсан баг. Дэлхийн 12 оронд үзэсгэлэнгээ гаргасан байдیں۔ Монгол зургаараа. Тэгээд Японд жишээл үзэсгэлэн гаргахад Японууд бол тэр солонго, давхар солонго тэр хараад өр гайхаж байгаа байхгүй юу? Оросод эрхүү Чукотск хойшоогоо ингээд тийшээ ингээд гаргасан. Тэд нар илүү эсэм манхан ийм одоо тийм улаан ийм чулуутсан эсмэс байдаг юм уу гэл. Манай монголчууд гоё өвгөвцөн ба штэ энэ байгалийн өнгө төрх. Жилийн дөрөв үйлрэлдээ ерөнхийдөө өөрчлөгддөг. Зунан ногоон, намрын шар, өвлөн, цагаан, хаврын бор байдаг юм уу? Тэгтэл энэ өнгийг магад бас зарим байгальтай газар нэг өдрийн доторч бараг ээлжилж үзэж харж болох гэж ярьдаг. Жишээлх юм бол одоо би энэ дунд цагаан цуснд зураг аваад байж байна. Тэгээ 4 сар гарсан үед би энэ дэргэд ой зураг авахулж яана гэхэр хүмүүс бас застай байсан гэдэг үнэмшгүй байж магадгүй. Хот дотор бол засгүй байгаа шүү дээ одоо. Тэгээд зөвхөн энэ гэрэл зургийг хэмжиж хүний нас бол өчнөө бага байна. Би бол одоо өнөөдөр 60 хэдэн настай. Яг төрөө чи нэг 4 5 цомгийг гаргасан. Тэгээ одоо өөрөө би 40 50 цомог ингээд тэр игэл зурсны дунд их оронгоо төлөвлөсөн байж байгаа. Тэгээ хийсэр байтал яг 80 наслаа 90 наслаа гэхэд одоо дутуул үлдчихээн. Уг нь 200 наслдаг болов гэж Монгол хүн ч өөрөө явж барахааргүй уудам юм аа. Гэрэл зурагч хүний далд тээж явдаг нэг 6 гоё авчихсан хорхой байж. Жишээлбэл одоо ээж хайрхны 9 тогоо байгаа шүү дээ. Тэрийг нэг дорооноор авчихсан. Яг би дээрээс явахад жоохон өндөрлөгдөөс аппаратаар авцсан байгаа. Гэтэл одоо би дорооноор аваад нэг гоё өнцгөөс харуулчих юмсан.
Энийг харгалтай бас монголчууд ийм байдэн шүү гэдэг. Байгалийн гэрэл зураг авдаг юм чинь бид нар байгалигаа ийм байсан шүү гэдэг түүх үлдээж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол орн чинь өөрөө байгаль нь хойноосоо Сибирийн төгсгөл болоод тэгээд дундаа нэг тал хээр болоод урагшаа цөл болчдөг шүү дээ. Тэгэхээр ийм гурван нөхцөлд бид нар зураг авж байгаагаар айгүй азтай байгаа байхгүй. Би Монгол зурагчтайгаа бол үнэхээр гэрэл зургийн деваажинд бид нар байцгааж ял гэж хэлнэ. Соёл эрдэнэ хөтөлбөрийн маань зочны хойморт холбооны бүгд найрамдах Герман улсад ажиллаж, амьдарч, тэнд уран бүтээлээ тойрон ява морин хуурч зол заяа ирсэн байна. За энэ замдаа сайн явж ирвэ та. Сайн явж ирлээ. За таны хувьд төрийн шагналт ардын жүжигчин нэрт удирдаач Бачулунган бол анхны шамбарын нэг шүү дээ. Тэр хоёулаа үүнээс яриага эхлэн зүйтэй болов гэж бодож байна. 1988 онд хөгжим бичгийн дунд сургуульд багштай шалгуулад 89 оны намар шав болж орж ирлээ. Тэр үе ардын жүжигч болоход манай автаа цуг ажиллаж байсан Бачулуун багш маань багаасаа багшигаа таньдаг байсан. За чи бит хоёр одоо нөгөө Бачулуун ах бит хоёр юу биш багш болсон шүү гэсэн. Тэрнээс хойш багш маань яг л багшийн барилдлагаар л харьцсан да. 92 онд морин уран чуулган маань байгуулагдаад 93 оны 4 сарын 16-нд анхныхаа тоглолтыг хийж исэн. Багш маань яг өөрийнхөө шавнараар морин уран чуулгынхаа анхны тоглолтыг тавьж исэн. Анхдагчдаас бол манай морин уран чуулганд маань ажиллаж байгаа нь бол манай төвшин сайхан байж байна. Амар хоёр байж байна. Хочч бол бүгд бас байж л ажиллаж байна л да үргэлжлүүлээд 99 онд ардын урлагийн Хөх Монгол хамтлагт ажиллах санал ирээд тэгээд Хөх Монгол хамтлагт орж ажиллаж эхэлсэн. Баруун Европт бол хамгийн анх бол Алтан оргил их шиглэн гэж хамтлагууд гарч яаж исэн. Манай хамтлагийн ахлагч Эрдэнэлт маань болохоор их шиглэн хамтлагийн бас бүрэлдэхүүнд нь байсан. Морин хуур хөгжим гэдгийг мэдхгүй тэр хүүг аялгауг сонсож байгаагүй тийм ээ. Тэр арт түмэнд яг нь Монголынхаа язгуур урлагийг түүн дундаа энэ морин хуур хөгжмөө танин мэдүүлэхэд ер нь хэдийн урт хугацаа ер нь шаардав. Манай Монголын урлагийг бол маш бага мэддэг байлаа шүү дээ. Хөөмигч бараг сонсоогүй шахав зарим нь те. Анх удаага сонсож байгаа хүмүүс морин хуур хөгжим, ардын хөгжмнүүдийг ерөөсөн мэдгүй. Хаанаас ирсэн хүмүүс вэ л гэж асуудаг байсан. За тэгэл тэрнээс хойш одоо ингээд нэг 20 хэдэн жил 30 жилийн хугацаанд бол түн болгон хөөми гэж Монголын бас нэг өв соёл байна. Морин хуур гэдэг энэ хөгжмийг бас танин мэдсэн байна. Ер нь бол нийтдээ Хөх Монгол хамтлагт бол 30 гаруй хүн бол орж ажиллаж одоо гарсан байдаг. Гавь жүжигчин, бүжигчин Алтан гэрэл ах маань байна. За одоо энэ манай Хөсгтэн хамтлагийн ахлагч Хариун Болт маань байна. Манай энэ Домог хамтлагийн Орших, Пүүжэ тэ энэ хэд маань бас Хөх Монголд ажиллаж байсан. Одоо энэ Зета гэдэг баруун Европт ажиллаж байгаа энэ хамтлагийн маань залуучууд бас байна. Ер нь Хөх Монголд бол бас 30-аад залуучууд бол орж ажиллаад өөрсдийнхээ одоо цаашд хийх бас нэг уран бүтээлийнхаа гарааг эхлээд тэгээ гараад ингээ үргэлжлээд ажиллаад явцгаасан байгаа.
Морин хур хөгжмийн зэмсэг маань өөрөө бас нэг онцлогтой байна л да. Гоцлон тоглохдоо Монголынхон болоод за тэр дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглох боломжтой. Өөрөө бас гайхалтай болов уу гэж бодож байна. Таны хувьд дэлхийн хэдчнээ орноор очиж бас өөрийнхөө тэр дуу хоорыг их шиглүүлжээ. Морин урын жолохтойгоо бол бас байж захтай нэлээд олон орноор явж исэн. Одоо Монгол амтгтайгаа бол ер нь Европын бүхэл орноор явж тоглолтоо хийсэн байгаа да. Ганцаараа явах тохиолдол ер нь байдгүй. Байна. Хамтаасаа тусдаа. Тийм шүү дээ. Байна. Бид нар чинь одоо зарим нэг гэрээ бол нэг хүнийг авъя. Эсвэл хоёр хүнийг авъя гэсэн тийм хүсэлттэй гэрээнүүд байх юм бол яг тэгэл тэрэнд нь тааруулаад тэгэл явна л та. Тэгэхээр ер нь гадны улс оронд ажиллаж амьдарч уран бүтээлээ хамт олонтойгоо тийм ээ бий болгож ингэж бусдад түгээн дэлгэрүүлэхийн хажуугаар яг энэ морин хур хөгжмийн зэмсгийг хизээнээс эхлэн хүүхдүүдэд зааж сургаж эхлэв. 2019 онд Америк дахь хойд Америк дахь морин урын наадам болоод баруун Европоос манай талгаачлсан төмөр сайхан ах маань нэг шавья дагуулж уралдаанд нь оруулах гэж дагуулж яваад би болох тэр Европ дахь морин хуурын үүс төлөв байдал гэсэн чиглэлээр лекц уншихад тэгээд бид хоёр оролцсон байгаа. Тэр Америкийн наадамд оролцсны дараагаар оролцоход Монголоос очсон манай морин урын чуулгахан маань Америкт ингээд морин урын наадам маань эхэллээ. Тийм болохоор Европт одоо ингээд таад маань хийх хэрэгтэй нэ морин урынхаа наадмыг гэсэн одоо самлыг эхлээ. Тэгээд бид 20 оноос яг эхлээд студентээр хүүхдүүдтэй яг юм сургалтын журмаар ингээд зааж эхэлсэн л дээ. Морин хур хөгжмийг заагаа тоглоод сургаад ингээд эхэлж хахад тухайн хүүхдүүдэд ямар өөрчлөлт нэгэсэндээ гарч ирж байсан бэ? Мэдээж морин уртай холбогдож байгаа болохоор тухайн хүүхдийн бол хувь хөгжилт нь бол айгүй их өөрчлөлт гарч байгаа. Польшд бол миний одоо нэг ахмад настай шавнар байгаа. Эмч мэрэгжилтэй ахмад настай өмөртлөө яг ардынхаа хөгжмийг одоо сурыг мэдийгээд бүгд нэг хүн бодол дараа нэгээс хоёр хөгжмийг суралцсан. Тэгээд аялгаугээд хамтлаг болсон бас явж байгаа. Аялгаугээ сонссон бах юм. Тэгэхээр бас уран бүтээл тойрож гин үгүй юу? Тоглож байгаа. Ер нь бол Польшд болон тэр ойр орчимтой болж байгаа арга хэмжээ нь Монголынхаа арга хэмжээнүүд байнга тоглож байгаа хамтлаг байна. Хамгийн түрүүнд та ямар хөгжмийн бүтээлэг гэдэг ч юм уу? Ямар хөг аялгауг хамгийн түрүүнд ер нь заадаг вэ? Миний сургалт чинь бол Бачлон багшийн маань сургалт, Бачлон багшийн маань сургалт төлөвлөж Жамин багшийн маань сургалт те. Манай Бачлон багш маань болохоор надыг анх яг хөгжим бичих дарахад Булгар өрнцөх гэж дууг анх зааж өгчээсэн байхгүй. Ганцхан нотыг 2 3-аар дарж байгаа. Тэр нь цэвэрлэл яг ингэж 2 3-аар дарж байгаа гэсэн. Тэрийг нь ямар ч гэсэн шавнартай бас хэлээд ингээл явж лээ. Гадны орны хүүхдүүд ер нь хэрэг сонирхож байна. Ер нь танаар заалгаж байсан уу? За гадаад хүмүүс гэх юм бол ер нь насан турш хүмүүс л их сонирхож байгаа. Герман улсынхаа жишээ аваад ирэхэд бол хөгжмийн боловсрол бол маш өндөртэй. Сургуулиас өмнөх насны хүүхдийн хөгжмийн боловсрол гээд тусдаа ингээд хичээл байгаа. За тэрнээс бүр бага гэх юм бол беби музик гээд байгаа. 3 сартаас эхлээд хөгжмийн хичээлд суугаад эхэлж байгаа. Ингээд 3 сартаас эхлээд дараад нь хөгжмийн бага насны хүүхдийн хөгжмийн боловсрол гээд ингээд яхад өгөөд сургуульд орохдоо хөгжмийн тодорхой мэдлэгтэй мэдээлэлтэй болоод орчдөг. Энийн нэг жишээ бол манай эхнэр яг энэ чиглэлийн багш байгаа байхгүй юу? Хэрв энэ мэрэгжил нь бодоод энэ сургалт Монголд орж ирэх юм бол хүүхдүүдийн одоо хөгжмийн боловсрол бол илүү ихтэй ишлэн гэж бодож байна л та тий. Таны аа болол ингээд эвэр бүрээчийн хүн байсан байна. Та өөрөө морин хурч. Тэгэхээр таны хань болохоор шанс хөгжимч. Шанс хөгжимч. Тэр чи очиод сургуулиас өмнөх насны хүүхдийн хөгжмийн боловсрол гэсэн чиглэлээр сургууль одоо сурсан. Гэр бүлэрээ нэг ясандаа бүгдээр сэтгэл зүрхээ зориулан энэ Монголынхаа хөгжмийн урлагийг танин мэдүүлж байгаа юм байна шүү дээ. Тэгээ хүний нутагт очиад бол бүхэл юм шин ганц чаддаг нь бол хөгжим маань л байгаа юм л да тий.
тэр болгон дээр одоо тэгээд мэдэж чадаж сурахд бол мэдээж хамтдаа биеийнхээ дэмэнтэл тэгэл явж ин да. Энэ удаа хамт ирсэн үү? Энэ удаа ирж амжаагүй. Би ганцаараа ирсэн. Яралт ажиллагаараад. Морин хуурын наадам одоо 2 туудаага нэгсэн зохион байгуулагдах гэж байгаа шүү дээ. Ирэх 6 дугаар сард тийм ээ. За анхны наадам нь хэдэн онд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хэрхэн яаж зохион байгуулагдаж байсан бэ? Тухайн үед бол манай хотын соёлын газар бол биднэрт дэмжлэг үзүүлж 10,000 евроны одоо нэг санхүүгийн дэмжлэг үзүүлээд энэ дээр тэгээд ирчээ байгаа бас нэг Монголынхаа соёлын элч болгон өргөмжлөлт консул Монголоос Герман улсад суугаа элчин сайдын яам МЯТ гэдэг эднэрийнхээ дэмжлэгтэйгээр эднэр бол анхны наадмаа сайхан хийсэн л дээ. Монголоос анхны наадамд Германд байсан тийм. тэгсэн. Яг манай хоттой Ингольштадт гэж хоттой. Хоёр дахь наадамд маань бол биднэрт нэг тулгарч байгаа хүндрэлтэй асуудал гэвэл Герман улсын эдийн засгийн хямралаас болоод биднэрт манай хот маань болох тэр гадаадын соёлын арга хэмжээнд бол ямар нэгэн төсөн мөнгө зарлахтаж чадахгүй гэсэн хариу өгсөн. Тийм болохоор бид нэр яг цэвэр хандвар өөрснийхөө хүчээр хийхээс өөр аргагүй болсон. Уул наад маань өргөжөөд томроод идэг оролцох хүүхдүүд нь их болсон. Монголоос оролцох бүрэлдэхүүн маань энэ жил 2 дахин нэмэгдсэн байгаа. Жишээлбэл одоо Чилүүгийн хамтлаг залуучуудын морин уурын дөрвөлд мэдээж морин уурын чуулгаас төвшин сайхан манай багшийн маань ихнэр алтан дууллагч байна. Урлагийн зүтгэлтэн инх цэцэг багш маань очино. Инх цэцэг багш маань манай эрдэм шинжилгээний орлыг ахлана. Ингээд бид нар чинь 2 дахин Монголоос оролцох хүмүүс маань 2 дахин нэмэгдсэн. Элчин сайд мандах хөлөг сайд маань бол маш их дэмжлэг үзүүлж байгаа. Соёлын элч Бадан манд энэ хоёр ихчлээ хоёр маань манай заалыг ерөнхийдөө бүгднгийн одоо ивент итгэж байна. За энэ Рүди Вагнер маань болохоор манай Европт ажиллаж амьдарч байгаа хамтлагуудад бүгдэнд нь одоо бүгдэнд нь маш их тусалж дэмждэг байгаа. Энэ бүгдийг нь үнэлээд манай Монгол улсаас алтан гац содонгор шагнасан байгаа. Тэгэхээр анхны наадам дээр одоо юу гэдгийг бас хараад алдаа оноогоо хүн чинь бас нэг дэнсэлдэг шүү дээ. За дараагийнх наадам маань нэг энэ хүрээнд бас нэг ийм онцлогийг ийм зүйлийн шингээгээд өгчих юм бол илүү их өрөөгөөчтэй болох юм байна. Илүү олон улсад бас гарч ирэх юм байна гэдэг ч юм уу. Хоёрдугаар наадамд бол эрдэм шинжилгээнийхээ орлыг бол бид нар өмнө онлайнаар авчижсэн байхгүй. Одоо энэ удаад бол ерөнхий сэдвүүдээ шууд ингээд тусгаад ингээд яачиж байгаа. Тэрэнд маань юу гэхээр морин ууртай бүжиг маань яаж хасалдгоо. Морин ууртай хөөми маань яаж хоршдгоо. Морин ууртай лимб яаж хорсч яадгоо. Морин ууртай уртын доо маань яаж хоршдгоо. Яг энэ талаар нь ингээд сэдвүүдийн заагаад шууд тэр сэдвүүдээрээ одоо хилцүүлдэг болон эрдэм шинжилгээний орлол нь ингээд шууд ингээд явагдчих юм байна. Монголчуудыг морин туураагаар дэлхийн талыг эзэлсэн гэдэг. Тэгвэл өнөөдөр магадгүй тэр морин хуурын 2 чавхсаар өнөөдрийн соёл урлагийг бас байлдан дагуулах боломжтой юу? Мэдээж тэгнэ л дээ. Одоо нутгаас хол байгаа өсөж байгаа хүүхдүүд бол одоо их хэлэн эсэ болоод соёлоос хамаагүй хол өсөж байгаа шүү дээ. Одоо ер нь бол бид нэр тэгээд ерөнхийлөгчийнхээ зарчлагыг бол сайн биелүүлж байгаа гэж бодож байна. Түгээн дийлгэрүүлж заад сурталчилж байна ямар ч байсан.
морин хуурыг айл болгон өрх бүр ерөнхийдөө тий залах ёстой гэж байсан бол одоо бол хүн болгоны морин хуур хөгжмийг сурхан зүйтэй юм а гэдэг бас нэг ийм зүйл рүү ороод эхэллээ. Тэгэхээр төрөөс бас яг энэ морин хуур гэдэг хөгжмийн зэмсэг рүү энэ морин хуур тоглоочд руу чиглэсэн олон үйл ажиллагаа олон бодлогууд бас ингэж явж байна л да. Энэ Европоор тархан суурьсан энэ тоглоочд нарт маань гэдэг ч юм уу хэр өр өгөөчтэй хэр ер нь хурч очиж байна вэ? Бид нар ямар ч байсан өсөлтүүдэд тавьж байгаа биднийг дэмжих ямар бодлого байна те бид нартай хамтарч ажиллах ямар бололцоо байна гэж ямар ч байсан саналуудаа тавьж байгаа. Тийм болохоор дараад нь бол өөрөөгөө чинь гарч ирэх байхаа гэж бодож байна. Сургалт за их болоод суралцж байгаа хүүхдүүд их болно гэхээр за мэдээж тэнд одоо зааж сургаж байгаа багш нар маань бэлэн байгаад байна. Хөгжмийн зэмсгийн хувьд яадаг юм бэ? Одоо Монголоос захиалж авчирч байгаа. За энэ дээр бол нэг асуудал үүсэж байгаа нь бол манай мятар явах хуур оруулах нэг асуудал үүсээд байгаа тийм. Бид нэр өмнө тоглолтоор явж байхад бол мятийнхаа онгоцон туураа өрөөд орчдөг байлаа л да. Одоо бол онгоцонд оруулах хэлсэн. Яг мэрэгчтэй хүмүүс маань бол бид нар бол хатуу хайрцагтаа хийгээд тийшинд өгчин. Мэдхгүй хүн бол нөгөө ууттай нь үрж очиод оруулахгүй гэхлээр аргагүй ихэнд ууттай нь ачаанд өгч таарахар болдог. Тэгэхээр тэр хөгжим бол эвдрээл очино. Энийг бол одоо ямар байдлаар зохицуулж ямар байдлаар ойлголцож болохоор нь те онгоцондоо нэг чөлөөд оруулдаг болчихвол сайхан л байна. Хялгасыг хялгасаар хүрээдэж аяг шиг гаргадаг учраас өөрөө нэгдүгürt амьд гэж үздэг тийм ээ. Нөгөө талаасаа 365 юм хялгас ордгоо гэд. Тэгэхээр нэгээс нь бэлэгдлийн чанартай байгаа тань. Таны хувьд хэр ирэх юм хэр чухал юм бэ? Одоо миний яг сурсан багшаасаа одоо өвлж авсан ганц одоо нэг миний ганц өв соёл мандал болж ирээд байна л да. Одоо ингээд нас маань их тусмал би одоо ямар азарын морь урд орсон юм бэ? Ямар азар очлон машин шив болсон юм бэ гэдгийг улам их мэдрээд байна л да. Одоогор хичнээн шавьтай болсон байна та ер нь. 17-8 шав байна шүү. Яг ингээд нэг эхний нэг сурж явах үедээ нэг жоохон шантрах үе байдаг л да хүүхэд болгоно. Яг тэр нэг хөгжмөнд дуурахгүй, хөгжмөө дуургаж чадахгүй, юу хийх гээд байгаа тэрийг мэдэхгүй. Яг тэр үеийг нь ингээд давуулчих юм бол дараад нь бол хууртай холбогдсон байхад эзээч салж чадахгүй болж байгаа юм л да. Өөрөөр 2 дугаар наадам маань ингээд зохион байгуулагдаад дуусны дараа ямар өр өгөөж бас өгөөсэй гэж бодож байгаа вэ? Энийг ганц хүсэж байгаа юм бол өшөө олон сургалтад нэгдэсэл гэж хүсэж байна да тий. Өшөө олон хүмүүс надад төрч байгаа баруун Европт амьдарч байгаа хуурчд маань олон шавьтай л болцоогоосаа л гэж хүсэж байна. Тэр агуу сайхан багшаасаа сурсан мэдсэн бүхэл зүйлээ өнөөдөр өөртөө нандинан хадгалаад өнөөдрийн энэ залуучуудад тэр л гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа тэр олон монгол залуучдынхаа өр хүүхдүүдэд өнөөдөр монгол соёлын тэр л монгол үнэрийг нойртуулж өгж байгаа танд талархал илэрхийлмээр байна. За нэвтрүүлэгтээ орж оролцсонд маш их баярлалаа. Энэ л амьдралын өнгө төрхийг мөн хувь хүний дотоод зөрчлийг илэрхийлэн харуулсан Александр Вампиловын Нугасны ан жүжиг нь бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээлд зүй ёсоор багтдгийг. Тэгвэл энэ л уран бүтээлийг Фро театрын уран бүтээлчид маань сүүлчийн бороо нэртэйгээр үзэгчдийн хүртэл болгохоор ажиллаж байна. Ингэхдээ тэд театрын урлагийн олон өнгө төрхөөс метадрамын төрлийг нь сонгон авчээ. Фро театр байгуулагдсанаас хойш 3 жил өнгөрж байна. Бид нэр Санкт Петербургт 14 он төгссөн залуучууд байгаа. Бидний үндсэн мэргэжил бол өөрөөсөө хүүхэлдэйн театрын жүжигчин, бас хэсэг хүмүүс нь хүүхэлдэйн театрын найруулагч гэдэг мэргэжлээр сурсан. Тэгээд манай хийж байгаа жүжигүүд маань бүгдээрээ өөр өөр төрлийнх. Одоо ингээд 7 дахь уран бүтээл Нугасны ан гэдэг жүжигрөө маш зоригтойгоор орчоод байж байна да. Орчин үеийн жүжигийн нэртэй төлөөлөгч Александр Вампилов нь 1960 оноос эхлэн хүний мөн чанар, амьдралын бодит дүр төрхийг илэрхийлэн харуулсан олон арван бүтээл үзэгчдийн хүртэл болгосон. Тэдгээрээс зөвлөлтийн жүжигийн зохиолын нэгэн содон өнгө болон тодорсон нь Нугасны ан жүжигийн зохиол юм.
Зохиогдсон цаг хугацаанаас хойш өдийг хүртэл тайзан дээр оршин буй энэхүү алдарт бүтээлийг Про театрын уран бүтээлчид тайзнаа тавих гэж байна. Вампило бол зөвлөлтийн сонгодог зохиолчтой нэг л дээ. Монголчуудын мэдхээр бол нөгөө ууган хүү, тэгээд нугасны хан. Энэ зохиол маань өөрөө зөвлөлтийн үеийн бас нэг тийм нэлийн хүнд үеийг харуулдаг. За нэг 28, 29, 30 тайдаа л яг биччихсэн юм байлээ. Тэгээд яг тэр үедээ бол энэ нугасны хан гэдгийг бол хүмүүс нэх оошгоогүй. Өнгөрснийхэн дараа энэ бол бас үнэхээр классик юм байна. Энэ яг ийм байна гэд хүмүүс бүгд мэддэг болсон. Орчин том театрууд бүгдээрээ тавьдаг болсон. Энэ зохиол маань өөрөө зөвлөлтийн үеийн бас нэг тийм нэлийн хүнд үеийг харуулдаг. Хинч байхгүй, чив чимээгүй зуудатчаал хаа нэг алдаж буутчаал буудч чадахгүй гэсэндээ худлаа өнө буу барьж явчаал хүн чинь уршига тэмүүлэх хүсэл байх ёстой да амьдрахын тулд. Тэгтэл яг нийлэх олонхтой нэг тэр хүслээ алдчихсан яах гэж амьдарч байгаа мэдгүй болцсон тий. Зөвхөн өнөөдрөөрөө өөртөө зориулаад тэгтэл амьдрах гэдэг чинь зөвхөн өөртөө зориулж амьдрах чинь биш үстэй. Тэгээ энэ жүжигээ болохоор бид нэр сүлжээний бороо гэж нэрлсэн. Яагаад гэвэл тэр нугасны анд явахад маш олон саад байна. Тэрний нэг нь хизээч тусдаггүй сүлжээний бороо байна. Өдөр болгон сүлжээний бороо. Тэрдээс тусахгүй байгаа. За тэгэхээр дэмий юм толгоогоо гашилгаад яах вэ хэдүүлээ тийм үү? Бид чинь залуу хүмүүс шүү дээ. Тэгэхээр шинэ байрны төлөө ууцгай. Урагшаа. Мянга 967 онд бичигдсэн уг бүтээл нь өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн хэлхээсийг Виктор Зилов хэмээх үүрэг хариуцлагаас үргэлж бултдаг хувиан хичээсэн үл бүтэх ирээр дамжуулан харуулдаг юм. Анх Оросд үзэж байхдаа гол дүрийн Зилов гэдэг залууг ямар хөгийн хүн бэ те ийм хүн байж болдгийм үү гэж бодож исэн. Тэгээд эргээд одоо ингээ өөрөө уншаад өөрөө судлаад ингүүт энэ Зилов гэдэг дүр нь өөрөө ингээд амьдралаасаа уудцсан, бүх юмнаас уудцсан, уул ингээд эхнэр, найз, нөхөд бүр ингээд нууц амраг хүртэл байгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ хүн ингээд бүгднгээс нь уудцсан. Тэр хүн яг тэр нугасны ан дээр л яг өөрөөрөө байд юм байна. Тэрнээс хотод гэртээ найзуудтайгаа ажил дээрээ бас нэг өөр хүн байгаад байдаг юм шиг байна. Би бол бодохдоо ингээд энэ жүжигийг маань ирж үзчихэд хүмүүс бас нэг за ингээд сэтгэлээр унаад бас ингээд дахиад нэг босоод ирдэм болдгиймаа гэсэн юмыг бас аваасаа гэдэг бодолтой байгаа. Ер нь явж ямар ч чадгийн амтныг хинч орхиод явсан те. Эцэст бүр ингээд ойр байх хинч тоохгүй байсан ч тэр хүнд ганц л зүйлүүлдэг хэвээр. Итгэл найдвар. Амьдралын ямар ч хүнд хэцүү үед байсан тэр хүн итгэл найдвар жоохон ч үлдэх юм бол цаашаа амьдрал ингээл нэг тийм жоохон ч өвөлтөр чинь цаашаа ургаал явах хэвээр. Тэрийг л алдаж болохгүй л гэсэн ерөөхдөө бол сэдв юм уу юм бол. Бид нэр бас яг энэ дүрийг өмөөрөх гэхээсээ илүү тэр хүн туслах талаас нь айгүй их зүйлийг хайжлаа. Жүжиг маань өөрөө 9 дүртэй манайхаас нэмэлтээр би нэмэлт нэг дүр оруулсан. Нугасны дүрийг. Тэр дүр маань ер нь жүжигийн турш байнга байгаа. Хууртагдахгүй амьдрах хуйтгартай. Хуурмаг байдал нь сэтгэлийн ханамж, бахадал, баяр баясгалан эдэлхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Александр Вампилов. Би тэр хүүхдийг бүр харах тусад бүр миний бүр хайр хүрээд байна. Тэгээ би хаанаас нь яаж гэлгүй би бүр гайхаад байна. Чи надад туслаач. Чи миний найз байна да. Вадим Андреевич. Амл
хангаргал алтаар буулна. Юу гэдэг вүлээ? Чиний төлөө үхэн хатна. Эрүүсэг ба. Тийм ээ. Би чин Вадим Андреевич Кушак ши чадна. Тийм ээ. Бид нар яг юуг ярих гэж байгаа юм бэ? Юуг хүмүүст хэлмээр байгаа юм бэ гэдэг тал дээр илүү яах вэ? Ач холбогдол өгдөг л доо. Одоогийнхаа нийгэмд ч юм уу те чадах чинээгээр өөрсдийнхөө үзэл санааг илэрхийлээ зөв гэж бодсон. Потому что Альва бүтээл бүр хүмүүнд сайхан болоод муухай, гутамшигтай хийгээд гайхалтай амьд мэдрэмжийг төрүүлсээр ирсэн. Түүн дундаасан метадрамын жүжиг нь дөрөвдөх ханыг буулгаж, үзэгчид болоод жүжигчдийн хооронд илүү нарийн холбоосыг үүсгэх ёстой хэмээн үздэг. Тодорхойлбол жүжиг эхлэхээс ахуулаад жүжигч нь тухайн дүрийнхээ сайн муу, зөв бурууг үзэгчидтэй ярилцаж, алдаа оноог хамтдаа дэнсэлдэг гэсэн үг юм. Одоо маа жүжигийн гол дүр зийлүү байна л да тий. Яг зөвхөн зийлүү биш. Тэрийг тоглож байгаа булган гэдэг жүжигчнээс болон үзэгчтэй нийлээд энэ зийлвийг бүгдээр хамтдаа ярилцээ л да. Хамтдаа хэлэлцээ. Хамтдаа энэ хүний түүхийг сонсоод тэгвэл булган бас энэ тал дээр юу гэж бодож байгаа гэдэг жүжигчний хувьд айгүй нээлттэй хэлж байгаа. Тэр талаараа ч бас нэг театр айгүй үнэн театр юм болов. Би шууд гарч ирэл хүмүүсийн өмнө өөрийнхөө хутлаа яриад би зийлв гэж ярихгүй шүү дээ. Би булгаан, би зийлвийн дүрийг бүтээж байгаа булган байна. Тэгтэл зийлв ингэж яхаа би яах вэ? Булган яах вэ? Энэ үнэхээр муу хүн байгаад байна. Дүнгөт булганы хувьд асуулт үзэгчдээс асуух асуулт байна те. Магадгүй үзэгчдээс булганд асуух асуулт ч юм уу. Зийлвийг тосохгүйгээр. Нэг тийм нээлттэй сэдв гэх юм уу? Нээлттэй театр гэх юм уу? Нэг тийм. Зохиолчийн ажлыг бол хүндэтгэлгүй яах вэ? Тэнд бол маш болгоомжтой хандах хэрэгтэй. Гэтэ бас найруулагчийн бас шийдлүүдийг багаар хөнгөө хажуугаар нь чихээ те. Үндсэн юуг алдагдуулахгүйгээр л маш болгоомжтой ерөө ханддаг та. Театрт хүн ямар нэг зүйлийг ойлгох гэхээсээ илүү мэдэрдэг болов. Тэрэн цэсэндээ орог нэг зүйлийг зүгээр тархиараа ойлгосны оронд зүрхээрээ сэтгэлээрээ мэдрэх нь бас илүү үнэтэй болов гэж миний хувьд үздэг да. Туршилттай юм да энэ бол үнэхээр зөрөгтэй туршилтал гэж хэлэх нь одоогийнхаа ажлыг бол магадгүй ордоосоо маш олон шүүмж дагуулж магадгүй. Гэхдээ өгсөн юм зөрөгтэй хийгээд үзье яа гэсэн бодолтой. Монгол түмний соёл урлагийн гал голомт болсон ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Монгол түмний хэлж занснаар Бөмбөр ногоон театрын тэртээ 1927 оны хавар сүмдэрлэн босож үүд хаалгаа нээж байсан юм. Ингэжэл нүүдэлчин ардын соёл сэтгэлгээнд шинэ өнгө, шин салхийг бий болгосон Бөмбөр ногоон театраас мэрэгжлийн урлагийн театрын уран бүтээлчдийн хэд хэдэн үе өсөж өндөйсэн. Тэгвэл энэ л театрын тухай болоод тэр л уран бүтээлчид уран бүтээлүүдийг илэрхийлэн харуулсан олон арга цуглуулгатай төвдөн доржиг та бүхэнтэйгээ уулзуулъя. Тэрээр монголчуудын үүх түүхийг илэрхийлэн харуулсан алга дарам цаасч алтнаас жүнтэй хэмээн хэлдэг юм. Соёл судлалын эрдэнэ очир нийгэмлэг 2014 онд байгуулагдсан. Тэгээд энэ нийгэмлэгийн зорилго бол цуглуулгын соёл гэж. Монголын түүх, соёл, урлагтай холбоотой эд бүлгийн зүйлийг л Монгол орон даяараа мөн гадаадд гэх юм бол одоо Улаан, Тэрхүү, Москва, Санкт Петербург, Унгар гэх мэтлэн газраас одоо ирэн хайж эх орондоо авцрах энэ системтэй ажлуудыг 10 жил хийлээ. Тэгэхээр цуглуулагч гэдэг нь өнөөдөр бол
Монголын соёлын үеийг тээгчийн нэг цуглуулгын соёл гэхээр монголчууд маань янз бүрээр ярьдсан л да. Ер нь бол монгол хүмүүс нүүдэлчдийн ёс заншилтай учраас юмаа цуглуулдгөө, юмаа одоо өрн таран хийдэг гэх мэт ярьдаг. Энэ бол цаашдаа байж боломгүй. Үүгээрээ бид бол энэ соёлоос эд бүлгийн зүйлээ өвөө авч үлдэхгүй байгаа л гонигтай түүх болж хоцорж байгаа. Ардын цэнгэлд хүрээлэн улсын төв театр, ард олны маань нэрлэл заншнаар бөмбөр ногоон театр гэж. Энэ сайхан цэнгэлд хүрээлэн бол 500 гаруй хүний судалтай 1927-оос 1949 он хүртэл гайхалтай дуу бүжиг жүжигээ тавьж ард олондоо цэнгэлийн манлаа гэдэг идэлүүлж байсан. Би бол одоо сүүлийн бараг 15-6 жилийн бөмбөр ногооны өв соёл гэдэг зүйлийн талаар сэтгэл төвдөхгүй хөөцөлдсөн. Үүний дүнд одоо өнөөдрийн нээж байгаа энэ үзэсгэлэнт бол 110 гаруй нэр төрлийн нэгж үзмэр дэлгэцсэн байж байгаа. Энэ жишээлбэл ардын цэнгэлт дэх одоо танхимын анхны зарлал бид нар олж авсан. 1932 оны 2 сарын 1-ний тэр үеийн алдар туран зохиолч Буян нэмхийн Үнэн гэдэг жүжигээр театрын үйл ажиллагааг нээсэн. Мөн одоо Маргааш гэдэг тийм шог ошин ийм хоёр жүжигээр нээснийг одоо баталгаатай маргаангүй нотлох энийг жинхэнэ их зарлал нь одоо та бүхний өмнө байж гэн л да. За мөн миний урд байгаа энэ төхөөрөмжүүл Эдисоны фонограф гэдэг төхөөрөмж байна. 1877 онд бол Америкийн нэр зохиомжтой Томас Эдисон дуу аваа бичдэг ийм тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн. Энийн дараа 34 жилийн дараа Баруун Монголын Увс аймгийн одоо Хяргас сум Хангилцгийн голд Оросын эрдэмтэн Владимир Цүрч Баруун Монголын алдарт тулж Тарчингийн туйлыг энэ вайлик буюу чөмгөн пянз гэдэг энэ одоо пянзны үг юм да. Одоо манай автга пянзны өмнө ийм хэлбэрээр пянз өсч. Энэ ингэ сайхан бичигдээд одоо өнөөдөр Оросын улбаны улсын Санкт Петербургт манай 40-од ийм чөмгөн пянз гэж бид нэрлэж байгаа. Ингээ байж ах жишээ нь. Ингээд бидний үг дээдс бол 33 жилийн дотор аваа бичлэгийн аппаратурт бичүүлэх хөв тавилантай ийм азтай хүмүүс. Үүнээс гадна үндэсний соёлын зам гэдэг 1934 оноос шинэ эргэлтийн бодлогын хүрээнд дуу хөгжмийн театр урлаг ер нь соёлоо хэрхэн одоо хөгжүүлэхийн гэсэн төр засгаас гаргаж ирсэн сэтгүүлүүд бас нэг 10 гаруй сэтгүүлүүдийг тавилаа. 1940-од оны ихээр ажиллаж исэн Уварова гэдэг зөвлөлтийн театрын мэргэжилтэн байсан. Тэр хүн 1947 онд одоо Москва хотод анхны театрын тухай номыг бичсэн. Энэ ном бол бүрэн ихээр тавигдлаа. Үүн дотор одоо байдаг алтан үеийн маш олон жүжигтийг сайхан зураг түүхтэй үлдээж чадсан байдаг. Энэ их зургнууд бол одоо бас тавигдлаа. Хэлс хэрэгт бүтгэгдсэн дуурж өв. Энэ хүн бол шинэ үеийн дуу хөгжмийн одоо үндэслэгч хүн байгаа. Энэ хүний уншиж исэн Гуранбат дипломатын түүх гэдэг ном одоо бүр хүүхдээсээ дамжаад улбаалагдаад хадгалагдж байгаа ийм эдүлгийн зүйл хүртэл энд байна. 1933 оны 5 сар алдар туран зохиолч Буян нэмхийн Харанхуй засаг гэдэг жүжигийг Москва хотод театрын олимпиад гэж болсон юм. Энд 30 гаруй одоо жүжигчид дуучид маань яваад дэлхийн 26 орноос 2 дугаар байр эзэлсэн гайхалтай түүхтэй. Францын Юманитигийн сонин бий 1935 оны 6 сарын 2-ны дугаартаа монголчууд гайхалтай сайхан тоглож гин гэж бичсэн хүртэл одоо баримт нь бэлхний байж идэв. Жүжигчд маань 30 гаруй хүн явсан. Тэгээ энэ жүжигч маань жүжиг дууссаны дараа дуучид нь дуулал хэсийг хийжсэн. Дуучид маань гайхалтай одоо пянснууд бичигдэх тийм хөв тавилнаа өгсөн. Агуу лувсан хуурч. Тэр үед одоо жинхэнэ алдарч ийсэн лувсан хуурч маань агаараар нисдэг аэроплан гэдэг сайхан дуу хуучирсныг
тавьж өгье. Одоо нутгийн хуульчаас араараа гисдэг эргэлэн гэж болдог хуучраар болоо юм. Энэ дууны аян бол одоо анх гарч ирсэн мөн аян. Нэг хоног 30 орчим төгрөг байж л дээ. Тэгээ энэ 33 34 онд дөнгөж энэ их шиг тайрцаг орж ирэхэд бол 150 төгрөгөөр олддгүй байсан гэж. За тэгнэ гайхалтай түүх бол бас ядам сүрэнгой бичсэн байх юм. Ший шаз гэж нэрлсэн байна энэ их шиг тайрцгийг. Тэгээ ший шаз бол нэг л юмыг одоо дуургаад байдаг. Тэгвэл жинхэнэ дуучин бол үргэлж өөрийнхөө дуулалтыг баяжуулан ард түмэндээ хүргэж идэг. Гэх мэтээр бичиж дөнгөж одоо орж ирж байгаа энэ шиг тайрцгийн тухай сурвалжилж тэр бичсэн гайхалтай түүхэн одоо материалууд энд байна. Энэ алтан үеийн дуучид энэ төв театрын эхлэлийг хэрхэн тавьж бидэнд төвчлийг үлдээсэн юм бэ? Энэ хөв соёлыг цаашдаа бид хэрхэн залгамжлах вэ? Бид бол энэ алтан үеийн агуу дуучид жүжигчтэй энэ хүмүүсийг нэг ч хүний нэрийг мартаж үл болно. Нэг ч хүний түүхийг орхигдуулж үл болно гэсэн ийм зарчим баримталж байгаа. Монголчууд бид мартаж үл болох их түүхтэй. Их түүхийг илэрхийлэн гэлтгсэн бичиг соёлын аваа уламжлалтай арт түмэн билээ. Ингээд үзэгч та бүхэндээ догмидын нутаг өгүүлгийн талаарх мэдээллийг хүргэж байна. Монгол улсын ардын уран зохиолч, соёлын гавьяа цэцгэлтэн, төрийн шагналт, балчрын догмидын нутаг өгүүлэг. За энэ хүү өгүүлэг нь бол хүний амьдралын хэсэгхэн зурвас үйл явдлыг өгүүлж байгаа мэт боловч цаад мөн чанартай Монгол ёс заншил, за Монгол сэтгэлгээ, өв соёл, за дээрэс нь хүн байгалийн хүн холбоог ингэж илтгэж харуулж өгч байгаа зохиол юм. Балдан өвгөн талын хайрхны оройд гарч лус савдгийг гаргадан сан тавьж өл овоонд мөргөн малгайн утаа сэргээгээд буцаж явлаа. Цагаан өвс аниргүйхэн ганхах их тал эл хулихан бялзуухайч үлж иргэх бөгөөтөл манан будангийн дуу ийм байдаг болов уу гэмээр нэгэн бүдэгхэн цагаан аялгуу чихний үзүүрт сонсогдохтой үгүйтэй холдон ойртон эгшиглэн нойрмогхон нүд хөшүүн хөлтэй хашин хулмор амруун дороосоо туулай босон харайсан ч үргэж цочих янзгүй сал шогшин. За энэ догмодгоон бичлэгийн өнгө аяс нь өөрөө юу вэ гэхээр Монгол одоо хүний дотоод сэтгэл зүй, дотоод мөн чанарыг одоо зохиол бүтээлдээ илүү одоо гаргаж өгдөг. Ингэхдээ байгаль их дэлхийтэйгээ сүлэлдэж уйж ингэж одоо дүрслэж илэрхийлж өгдөг нь зохиолчийн бас нэг онцлог байна. Нас ахиж сэтгэл зөөлрөөд ирэхийн цагт хүн өөрийнхөө ганц хар толгойг бус ёсчудгийг эрхэмлэн хичээж хорвоогийн жамаар уул овоондоо хүртэл сүшиглэн залбирч бишрэн хоргодох юмтай болдог ажээ.
Балдан ийхүү ертөнцийн нүгэл буян хар цагааныг дэнслэн бодолдоо зүүрмэглэн явтал морин гэнэт чихээр сортос хийлгэн зөөлөн хээр дуугаар үүслээ. Айл малын анир бараагүй энэ эзэнгүй талд юу харахлаараа морь ийхүү үүсдэг билээ гэж бодох зуур өвгөн анилдах шахам явсан зохисормуусаа өргөн алсыг харвал ойрхон саахалтын зайтай газар адуу гэхэд адуу биш, чон гэхэд чон биш, нэгэн зэгэл саарл амтэн огтхон ч хөдөлгөөнгүй хөндлөлтөн зогсож байх нь тэр. Одоо юу юм болоо? Гүү унаглаад унгаа хээр хайчихсан юм биш угаа гэж санснаа жолоогоо тэр зүг эргүүлэн бөг шогшсоор ойртон очвоос чөдөртэй болов уу гэмээр ганц бүгээн адуу байлаа. Унаатай хүн хараад хөдөлдгүй яасан хачин мал вэ хэмээн айх гайхах сацуу өвгөний сэтгэлд муу зүгийн ирээн бараан юмс үзэгдэх шиг болоход ар нуруу нь хүйт даан зарс хийжээ. Ясархаг зэгзгэр биетэй эцэж ядархын туйлыг үдсэн яндан буурал морь нүдэ анилдуулан зүүрмэглэн зогсох нь яавч эрүүлийн шинжгүй. Гэтэл түүний туурайны нөмөрт цас туулайлан шургасан байхыг Балдан ажиглаатглаа. Дөрвөн хөл дээрээ ширээлдэн захалж зогссон тэр адууны амьсгал аль эрт тасарч босоогоороо нүд ансныг дөнгөж сая ухаарсан өвгөн ханцуудаа наминчлан залбираад уртаар шүүрсалтлаа. Тэгэд энэ зохиол дээр гарч байгаа энэ хэсэг дээр дүрслэгдэж байгаа нэг зүйл нь өөрөө юу вэ гэхээр монголчууд өөрийн одоо мал тийм ээ одоо сүргээ танихын тулд ингэж тамгалдаг ёстой гэдгийг бас илтгэж үүж байгаа. Энэ уламжлал эртээр үеэс одоо хүртэл ингэж уламжлагдаж ирсэн ийм одоо монголчуудын хувьд томоохон ёс заншил гэж хэлж болохоос зүйл байгаа. Энэ одоо тамгаараа дамжуулж өөрийнхөө бас хүлэг морио таньж өгч байгаа. Нэгийг хүлсэн мэт халаглан харамссан өвгөний нүд тэрхэн зур мөнөх үхсэн морины гуйны толион дээрх галтай сарн тамган дээр тусаж төрөл арилжсан амтэн босчирхийг үдснээс дутуугүй сандарлаа. Манай унган тамхтай юун адуу гот хаанаас гүгэдэр тэгсэн билээ. Би л энэ яваа насандаа ийм буурал морь хол ойрын хүнд арилжаагүй шиг санагдах юм гэж бодсноо Балдан өвдөг нуглан хөлөө бохирон сууж тамхи татхаар гаансаа гарган зуутал хүйтэн чулуун соруул түүний шүдгүй бойлыг хайрлаа. Тэрхэн агшинд өвгөний сэтгэлийг хүйтэн амьсгалтаа хар бараан сүүдэр зугуухан нөмрөх шиг болоход бодлоосоо цочиж ухсах юм бослоо. За энэ харуулсал гимшлийн цаана юу харагдаж байна гэхээр монголчуудын хүлэг морио дээдлэх гэдэг энэ ухаан харагдаж байгаа. Монголчууд яагаад морийг тийм ээ хүндэтгэж, хайрлаж, дээдэлдэг вэ гэдэг зүйлийг бас энэ одоо дүрийн сэтгэл зүй, за дүрийн гаргаж байгаа тэр энэ дотоод мөн чанараар нь бас ингэж харуулж өгчээ гэж одоо болно. Олоон жилийн тэртээ бараг залуухандаа Балдан өөрийн унган адуунаас нэг зээр дүрээ наадамд сойж тэр нь суманда олны цагаан хил ам хүрмээр дэндүү тасархай төрүүлэн анх удаа айраг амсаж билээ. Гэтэл газрын хаанаас гараад ирснийг бүүмэд наадамд харсны маргааш хол нутгийн нэгэн хижээл хүн зээр дүрээгээ зарчих. Өнөөртгийн хувьд би гар татахгүй шүү гэж оровч гаравч шалсаар байгаад
Балдангийн одоо энэ зууж яваа сөөм гаансаар түүний зээрд морийг худалдаж аваад эргэж ч харалгүй тоос татуулан давхиж одсноос хойш 20 хэдэн жил улирсан юм санжээ. Хөгшөрсөн хойноо нутагтаа гүйж ирж байгаа тэр одоо өөрийнх нь хүлэгмөр за Балтамгаан дүр хоёрыг ингээд зэрэгцүүлээд аваад үзэх юм бол эр хүн хүлэгмөр хоёрыг бас ингээд зэрэгцүүлж энэ зохиол дээр гаргаж өгсөн гэдэг нь бас нэг одоо зохиолчийн нэг уран яруу илэрхийлэл гэж хэлж болно. Ястай. Заяа нөргсөн тэнэг толгой. Азар гадуугаар арилчихгүй ийм сайхан буйнаа. Нэг муу утаатай чулуугаар солих гэж байх уу? Энэ гаанснаас надад юу наалтав? Мэнгэр бохи хоёр. Удахгүй энэ нүглийн мод толгойноос би хар толгойгоо өгнө. Намайг үгсний дараа энэ гаанс миний дэрэн доороос гарч бас л нэг хүнд гай болно. 30 хэдэн жил гашуун энэ утаагаар хоол хийлээ. Хэдийгээр хэлгүй адгуусч гисэн энэ морь насныхаа эцэст нутагтаа ирж ясаа тавих тавилантай байж дээ хөөрхий. Монхог муу эзэн надаас илүү. Талын хайрхныхаа оройд толгойгоо залуулан онголж тахиулах заяатай амтан байсан юм санж гэж санснаа. Зээрд морныхоо цан хүүрэг болсон аниастай нүд сормоосыг хараад өрөвдөж өөрийн ирэхгүй нулимс сунаглаа. Эр хүн хүлэгмөр хоёрыг одоо зэрэгцүүлж өгж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр нөгөө энэ Монгол адууны онцлогийг бас гаргаж өгч байгаа. Энэ Монгол адуу нь болохоор хичнээн хол эзнээсээ хол зарагдаад явж байгаа боловч хэдэн мянган километр одоо хол зайд явсан хэдий боловч их нутагтаа одоо тийм ээ ирж их нутгаа одоо зорж ирж байгаа энэ дүрслэл нь бас нэг монголчуудын өв соёл за Монгол адууны онцлогийг бас энэ зохиолоороо дамжуулж уншигч түмэндээ уншигч залуучуудтай хүргэж өгсөн байна. Дулаахан бор сүүдэр хүүшилсэн их талын дунд сондгой дуухан ургасан хэдин сөг цагаан дэрс өвгөний уймж гашуутсан сэтгэлийн хар салхинд гинт алгадуулсан мэт толгой гудайлган гунигтайхан бөхөлзөн. Худлаа хэлэхгүй хүн 10,000 төгрөгийн үн өгт нь хайрлаад өгч чадаагүй сөөм цагаан гаансаа балдан согтуу хөлчөө хүнийтэй төстэй харцсан төөрсөн нүдээр алмайрын ширтснэ. Хөлийнхөд орох хөндлөн хөх чулуунд ороолгон хаг цохлоо. Бот үсрэн газрын нэг тарсан хаш цагаан соруулан хилтерхий балдан өвгөний нүгэл харуусал хоёрыг тавлан инээмсэглэх мэт өглөөний нарны гэрэлд түүний нулимстай зохины завсраар солонгорон гялалзаж байлаа. Эцэг их чухал байдаг. Үүний мөн дараа нь өөрийн төрж өссөн нутаг ус гэдэг бол бас хамгийн чухал юм аа. Бид нутаг усаа одоо дээдлэн хүндэтгэх ёстой юм аа гэдгийг одоо энэ зохиолоороо гаргаж өгсөн. Гаргаж өгөхдөө гүйгүүл морины дүрээр гаргаж өгсөн гэдгээрээ энэ зохиолын онцлог нь илэрч байна. Амин халуун хайраар холбоотой төрж өссөн нутаг уснаас харь хол яваа эр хүн хүлэг морь хоёрын сэтгэлийн үзүүрийг сэвэлзүүлэн хөх ногооны униар эд татаж байсан цаг юмсан. Урлаг гоо зүй танин мэдхийн соёл эрдэнэ хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.